За баярлалаа. Тэгэхээр ингээд биднийг нэг үг хэлэхээр турхирлаа, улс төржлөө гэдэг байхгүй. Тийм учраас би түрүүн хэлсэн шүү дээ. Намайг битгий сөрөг хүчин үг хэлж байна. Эсвэл нэг одоо ерөнхийлөгч Баттулга гэдэггүй хориг тавьсан гэдгийг ярихгүйгээр өнөөдөр бүгдээрээ намайг нэг ээж хүн үг хэлж байна. Аж ахуйн нэгжүүдийг төлөөлж нэг хүн үг хэлж байна гэж сонсчихдаг хөө. Тэгэхгүй дандаа турхирлаа гэсэн юм ярих юм. Тийм байжлахгүй. Тэгээд Булган туяа гишүүний нэг хүүхдээ ерөөс санал нийлэхгүй. Гэхдээ төрийн байгууллага л яриад ах юм чи. Төрийн байгууллага маань хэцүүдлээд харин энэ хүмүүс чинь цалинтай мөнгөтэй л байна штэ. Төрийн байгууллага л одоо ажилгүй болчихно. Тэр олон соёлын ямаар ер нь яад. Соёлын ямаа энэ ковид үеэр төр тэгвэл татан болохгүй. Анх би байгууллагатад нь хэлжсэн шүү. Та нарын соёлын ямаа 2022 оноос болгочих болдгоо мүү гэд. Энэ олон соёлын төвөд хинт хэрэгтэй. Харин чи нэг зөв хэллээ бүхнийг фронтод гэж. Өнөөдөр яг ийм байдалтай л байх хэрэгтэй байхгүй юу? Бүхнийг вакциндаа зарцуулъя. Аж ахуйн нэгжүүдэд дэмжиж, өрхөө дэмжиж. Тэгсэн бахад ард иргэд чинь нэг ам гарах одоо юм шиг. Та нар сонссон шүү дээ өшигтөр тэр өнөө худлыг мэдгүй хоолгүй болоод хашааныхаа нохоог алж идлээ. Цаашдаа байдал улам хүндрий шүү. Тийм учраас энийг боломж гэж хараад ажиллах хэрэгтэй. Дээрээс нь Жавхлан гишүүн та 20 тэрбумыг вакцин зарсан гэдэг нь тэр чинь томоогийн вакцин. Тэр чинь томоогийн вакцин байхгүй. Коронод нэг төгрөг төсвөлөөг байхгүй. Тийм учраас коронод мөнгө төсвөлё гэж яриад байгаа. Дэлхийн улс орнууд чинь бүгд коронодо мөнгөө зууж байгаа. Та нар Яманд 178 тэрбум төгрөгийг өгдөг штэ. Тэгээ яагаад хүндээ мөнгө өгж болдгоо юм бэ гэдгийг би бас дахин хэлмээр байна. Тэгээд мөнгө байхгүй бол бид нар ингэж яриад байхгүй ойлгож байна. Би бас энэ улсын хурлд хэд хэдэн төсөв баталж исэн хүн, нийслэл төсөв, дүүрэгт би бүх шатны төсөв баталж исэн. Мөнгө нь байна. Тэр олон хэрэггүй соёлын төвүүдэд төр зарцаачих. Тэр олон музейгээ төр зарцаачих. Мөнгөийг чи хэлж өгöd байгаа байхгүй да. Байна гэд. Байхгүй бол бид нар юу гэж ингэх вэ? Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүд чи өнөөдөр сэхэнд орцсон байгаа юм чинь нэг жоохон ч гэсэн ажлын байраа хадгалгээ. Энэ хүмүүс ажилгүй болчвол өнөөдөр байдал улам хүндрий шүү гэдгийг би бас дахин хэлмээр байна. Тэгээд бид нар олон удаа хэлж ирсэн. Чин цар тахал чинь хоёр дахь давлгаа нь илүү хүчтэй болох гээд байна шүү гэдэг ахтал та нар музей барьдаг ийм улс төсөв гэж байд юм уу ер нь? Та нар бодоод үзээч эн чинь инээдтэй байна. Сая энэ дээр бол Пүрэвдэрж гишүүний хэлдэг та нар тэр сонгуулийнхаа цавчааг хийх гээл ийм юмнууд оруулж байгаа. Тэрнэш би энд байгаа 60 хэдэн гишүүн арай ийм одоо ковидын үед хүмүүс нь идэх хоолгүй болцсон үед ийм одоо музей бариа суугаад байна гэхэд би бол арай ч ийм хүмүүс биш байх гэж бол итгэж байгаа. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжүүдэд хамгаалах